Сайн байцгаана уу? Өнөөдөр та нартай We Are Trying Here гэж Masterpiece Lola кино нуугдсан гот ёстой л нэг шил сөөжөнд гармаар санагтал авдаг тасархай K-драмаг ярьж өгөх гэж байна. Энэ драманд бид бүгд дотроо буглаад хизээч гарахгүй мэд таг дүгжиж хайдаг мэдрэмж бүхний тухай гарнаа. Ажид байгаа бүхэн чинь урагшлаа чийл ганцаараа байранда бандаж зарилаад байж байгаа юм биш үсттэй. Яг чамтай адилхан мэдрэмжийг байн авдаг залуугийн тухай гарнаа. Хандуман гэх энэ гол дүрийн цаанаа юм боён эдрэтэ дөхийг бид бэлтгэлээ. Хүлээн авна уу, guys? Гол дүрд Кокёхон, Гоёнжун, Ожунсын нар тогложээ. Кино зохиолч Парк Хэён. За бүгдээрээ ингээд кинонд орцгоё. We are all trying to. Нэгэн залуу шөнөөлөөр оффистоо орж ирээд ууртай наргагүй лаптопн дээр юу нь мэддэхгүй зүйл бичиж кино маань эхэлнэ. Дүр шилжин нэгэн хоолны газар өчтөр шөнө лаптоп руугаа агсраад байсан залуу 9 эрэгөө хүлээж байгаа юм шиг царайлан сууж байх нь тэр. Удалгүй гаднаас мантуу шиг хөөрхөн залуу орж ирэн хажууд нь суугаад зөвлөд байна уу яагаад байна мэддэхгүй олон юм ярихад бит нөгөө агсам нүхрийг зохиол бичдэг гар гэдэг мэдэж авнаа. Хандуман дуурсуура ярьж байсан чинь кинон дотор гинт кино гараад ирж байна. Халан талан Ким Дунхаа мад онсог юу вэ гэдгсэн чинь манай гол дүрийн залуу бас нойлд сууж байна. Тэгсэн чинь баахан тусгайгийн залуучууд өчиггүй хаалганы нэвлэн буушаагаад арайч буудчихгүй байлгуудаа гэсэн чинь буудаж орхидаг юм да золигнууд чинь. Ингээд кино дуусчлаа гээл бич тэрэтээ сууж байсан чинь мань тэрэтээгээр зохиолоод өсөөлөд ярьж байсан байдаг юм да. Золилог гэж манай хандумаад их л дургу болтой. Энэ тэрэтээ гарыг ер нь хэн гэдэг юм бэ? Парк Гёнс. Баазар байна. За нөхрийг хасар гэж дууднаа. Нөгөө бүдүүнийг нь за бүдүүнээ л ихэд хаваасаг. За кинонд орцгоё. Манай гол дүрийн залуу хандуман. За энэ нөхрийг бэлгүүдээ гэж дууднаа. Яадаг. Манай бэлгүүдээ хасрын дургуг ихэд хүргэсэн байна да. Манай бүдүүнээ ивэр ойлгуулах гээд үзээд л байх юм. Мань хүнч хизээч дургу байхаа болохгүй юм шиг царайлан гүрээхэн тэр. Мань бэлгүүдийг зөрүүд гар юм шиг байна. Хасар ин өгүүлнэ. Халуун ногоотой хоолнд дургу гэснээ ухаж байгаа юм шиг халуун ногоо идж байгаа юм да нохооч нь гэж байна. Бэлгүүдээ өөрийг суггаар. Мань хасарт юу гэж л дургуг нь хүргэсэн бэ гэхээр чи над шиг болвоо гэсэн байгаа юм да. Гиссэнд нь луурсаад байгаа юм байх нэ баазар байна. Харахад сайхан залуу харагдах юм. За би ч юу хэлэх вэ? Дахин дүр шилжин манай гадаа байдаг аригчаа ах шиг нөхөр камерны өмнө үзэгднэ. Эй хүрээ манай бэлгүүдээ байна штэ. Цаг хараад гахаа нохоо шиг хувцлаад шивэртэй өмсөө углаад муурныхаа хоолыг мартлахуу өгөж өөрөө харин түүхийг гомн зулгаасаар гарч одох гэсэн хулгай хийсэн хүн шиг гитж байх нь тэрэ. Гэтэл нэг айлт нохоо гуцаж мань хүн хүрээ гэсэн царай гаргаад гүүж одоход ардаас нь мань бүдүүнэд төстэй түрээсийн аху хөмөр айдаж тав алхаад байрныгаа түрээсийг өгөхгүй бол бүгдийг нь гаргаад хайчих шүү ойлгосноо гэж шаардахад бэлгүүдээ сонсоогүй юм шиг гүрийж одноо. Мань хүн ажил дээр очиод ажил нь явахгүй байгаа талаар ажлынхаа хүнтэй ярилцахад ажлын гар нь амжилттай яваа найзуудаа хэлээд манай компани явуулаад өгөөч гэж дургууг нь хүргэж муухай мэдрэмж төрүүлж орхихон тэр хөөрхий бэлгүүдээ. Зохиол яаж бичиг талаас сургалт ордог бололтой. Зохиолчийн хувьд ядуур бол бурхнаас өгсөн ивэл гэж хүүхдүүдтэй чухал гэгч нь хэлээд тэр ивэлийг яагаад хаяад яагаад өөр зүйлийн талаар бичээд байгаа юм бэ? Баян чинэлэг хүмүүс тийм авьяас байхгүй. Ямар ч мэдрэмжгүй уур хөрмээр болох бас хөнгөн хийсвэр хүмүүс тийм хүмүүс зүү ёсоор бичиж чадна гэж юу? Гэхэд нэгэн сурагч та аль нь юм бэ? Чинэлэг юм уу? Ядуу юм уу гэсэнд бэлгүүдээ би бол төгс ядуу хүн гэж хэлэхдээ зэрэгцэн түүний сэтгэл хөдлөлийн цаг гомдолтой гэж чичгэнлээ. Дүр шилжин бэлгүүдийн ажил дуусаа юу үгүй юу мөнгө зээлдүүлсэн нөхөр мөнгөө нэхэн залгаж баахан дарамталж муурайг нь хүртэл занал хийлээ дамжив. Нөгөө хасрын тэрэдүүлсэн хоолны газарт найзууд нь болтой 7 гар ширээ тойрон хасрын шин гаргүй 2 дахь их киног амжилттай нээснийг тэмдэглэж бошиг байна. Манай бэлгүүдийг яасан бол доо. Гүй өрөө манай бэлгүүдийг амжилтгүй яв гэд дорд үзээд байна уу да. Бэлгүүдээ алгу ашгүйдээ гэж байх шиг золилогнууд чинь. Удаагүй бэлгүүдээ 8 хүний клубын аз жаргал дүүрэн 7 хүн л яваад орсон чинь аз жаргалгүй 7 хүн болж хувирлаа. Уулан тэр дутаад байгаа ганц нь манай бэлгүүдээ штэ. Ястай нэрээ. Сая гардаг нөгөө бугуун цаг чинь энгийн нэг цаг биш юм байна. Зүгээр л гівтэж байсан чинь цагийн ажил хийх бодол байна уу? Зүгээр л цаг зүүнээ сарда 400 мянга өгнөхээр нь уухандас юу юм гэсэн чинь хүний сэтгэл хөдлөлийг шинждэг бугуун цаг юмсанжээ. Худалдаанд гаргахаас өмнө сүүлчийн тест хийх гээд гисэн бэлгүүдэд маш сайхан боломж байлаа. Гэлс явж очиод зөвшөөрлийн бичиг бичээд цагаа зүгээд заавар маавар авсан шигээ байж байтал нэгэнд ажилд нь орж ирснэ. Ямар нэгэн алдаа гарсан юм шиг байна гэсэн хүний тоо дүүрсэн гиндэ. Амьдрал хүмрэх шиг санагдсан байх та.
Эндхийн хүнжүүлэлтийн багийн ахлагч миний найзын дүү заавал хэрэгтэй гэхээр нэрлээ штэ. Ажилт нь 40-од насны ажилгүй хүн ирнэ гэж бодсон чинь та ажилтаа юм биш дээ гинэ. Билгүүдээ мэрэгжил хийдэг дээр нь найруулагч гэж бичсэн байж л дээ. Ажилгүй гэдэг үгийг сонсоод зүрхэн дэлбэрэг шахам цохилж цаг нь би гэж дуграад бөөнлөн болсон. Тэгсэн цагын дээр нь маш их ижиж байна гэж бичиг гарч ирсэн байгаамда билгүүдээ ажилгүй гэж явуулсан найз руу уурлаж гарах нь тэр. Тэгсэн нөгөөх нь даапаалаад байна уу яагаад вэ? Уучлалт гуймаар айдаж байна. Хажууд нь байсан нэг эмэгтэй хідэн удаа ингэж уучлалт гуйдаг юм бэ гэснийг харуул их олон л удаа давтагдж байгаа үйл явдал юм байна да. Билгүүдээ найзууд руугаа та нар ёстой ийм удахгүй сүрнэ гэж нэг нэгийг лүн давшиж байна. Их л хэцүү хүн юм да. Дүрс шилжин түүний найзууд гадаа гарч тамхиланга билгүүдийн талаар санаа зовонгүй ярилцаж байна. Манай билгүүдээ өөрөө л болдоггүй юм биш үү дээ. Дүрс дахин шилжин ажилгүйгээд дүүрүүгээ явуулцдаг гартай их л дотн сэтгэлийн үгнүүдээ хэлээд халамцуу алхаж байна. Арай л дотн юмшигэн энэ хоёр. Ир хоёр загал юм аашийн. Ер нь энэ залууг одооноос Саки гэж дуудана. Дүрс шилжин нэгэн бүсгүй дарагдаа загнуулж байх шиг. За энэ бүсгүй цаашдаа өчтөж нөн гарах гол дүр учраас марлаа гэж дуудана. Түүний загнаад байгаа даргаыг төгөлдөр гэж дуудана. Үнэхээр бүтэхгүй зохиол байна. 12-ын 12 удаа буцаагдсан зохиол дахиж буцлаа. Би ч ингэж уурлах байх та. Аргачгүй дээ. Гэхдээ мань марлагийн бичсэн зохиол биш юм шиг байна. Хөөе. Мань хүн ширээн дээрээ суусан чинь манай билгүүдээ яригдж байна. Тэгсэн манай 8-1 жаргалан билгүүдийг ёстой ядаргаатай инээ тэрээгээд цаг магийн яриад байсан манай марлаа бас адилхан цагтаа юм байна. Билгүүдээ шиг бүтлгүүд битгий байгаасаа. Төгөлдөр нөгөө жаргалан бүдүүнээ болон түүнтэй зүг сууж байгаа гарууд дээр очиод билгүүдээтэй найзлахаа бол ухааны юм ярьж орилж чарлаж байснаа марлагийн ширээн дээр нөгөө нэг битсэн юм шидчихэд яваадаг. Мань марлаа бөөн тийрээ. Билгүүдийг танихгүй ч арай муухай юм да гэсээр арай хүний ухаанаар хандж байна. Бурхан минь ашгүй дээ. Билгүүдийн хаалгыг өнөөх түрээслүүлэгч тогшоод балбаад уур танаарахгүй байж утал өндөр хар хувцастай нөхрөөс пажигдаа зам тавьж өгөв. Хэн юм бол тоо? Их л дотны хүн болтой шууд л дортол манай билгүүдээ маш сайн хийдэг ажлаа хийж байхан дэр. Гуниглаж байлаа. Тэгсэн хүн орж ирснийг хараад эвэртэй дулаа үдсэн юм шиг чарлаад өө таньдаг хүн болтой тэр дорн тайтгарав. Төрөөсөө төлөөгүй байна гэд ахан загнах гэтэл төлөөгүй байна гэд хөшгөө татаад орчихов. Ахан болтой билгүүдэд гагнуурын ажил сур мур гэж байна. Өнөө билгүүдээ юугээд л тгээ ягаа би явъя гэхвдээ зөрүүдлээд чадахгүй үгүй тас гээд гүрийчв. Би барыг дуусгаад байна. Яагаад үнэлэхгүй байгаа юм бэ гэсээр дүрс шилжв. Энэ ахыг ананд гэж дуудана. Хан ухуй ажил тарсан бололтой илхүүл мань билгүүдээ гудмаар ахаж яваад төмөр замын хаалттай мөргөлдөж хэсэг зогсож хүлээх болвоо хөгжим сонссоор. Тэгтэл түүний хажууд хингээч манай марлаа шүү дээ. Манай билгүүдээ жихвжээ тайлаад анасаяо гэж мэдлээд ойр зуур юм ярьж байна. Гэтэл би ч айхаар Орос цэргийн өмсч байсан хувцас энэ юуны нүх гэж сомны нүх мөх яриад явчихаа. Марлаа эмээсэн шинжгүй муу ёртой юм биш үү гэсэнд дайны голд байсан штэ. Дэлхийн бүх анхаарал тэнд байхад тентхийн эдис болж байсан хүний хувцас штэ гэдэл. Марлаа чамд сайхан зүйл тохиолдсон бололтой гэхэд лекцээ дуусгаад ирж байна. Дуусахаар хүч оршдох юм гэж хэллээ. Марлаа хичээл зааж урам авдаг бололтой гэхэд үгүй ярихаар хүч оршигддаг юм. Хоолой минь биеэр цуйратаж эхлэх үед би ухаан ордог. Миний хоолойн чичрэлд намайг сэрээдэг واخгүй юу? Хинт цаад болохгүй нэг цагийн турш ярих юм бол би бүрэн цэнэглэгчдэг. Би ярих хүнгүй болохоор дээвэр дээр гараад өөрийнхөө нэрийг чангаар дуудчихдаг юм. Марлаа чимээгүй сонсоор л. Марлаа гэртээ байхад цонхоор билгүүдээ гэж хашгирч байсныг санав. Билгүүдээ миний хоолой сонсогдож байгаа хүртэл минийх. Тэр мод хүртэл минийх. Тэр чулууч минийх бүгд намайг илтгэж байгаа юм. Миний хоолой хүрхэл юм бол надтай холбоогүй зүйлс байхаа болж буй мэт санагддаг. Марлаа би сонссон. Билгүүдээ гэж дуудаж байхыг чинь би сонссон. Билгүүдээ гайхшран түнд сэжигтэйг чинь хурууга хүргээд минийх гэж хэлж байх юм. Сандарсан марлаа гайхаж харахад билгүүдээ уучлаарай тоглосон юм шүү. Үнэхээр уучлаарай гэж давтана. Марлаа зохиолооныг харуулаарай. Үзмээр байна гэхэд билгүүдээгийн цаг жижигнэж билгүүдээ зүүд бодит байдлын зөвийг ялгаж чадалгүй зогтуулсан зогсно. Марлаа гიშгсэн мөрөө үлдээн ураг шотов. Билгүүдээ харин яг тэр байранда марлаа гэртээ ороход нэгэн эмээ цонхороо кембаб зараад Мишельдэг их чинь чи рүү хэмээн хүлээж авлаа. Марлаа үүдэнд байсан өндөг хүнснүүдийг зөөж байтал эмээ Жаён яасын хоол идэхээр идгэж хэл завгүй байгаа юм уу гэхэд марлагийн царай ховсхийж завгүй байгаа гэж хэлсээр амийн дагуулв.
Билгүүдийн амьдралд ягаад чим гэрэл асчих шиг боллоо. Билгүүдээ ажил хийж байна. Зөөгч бололтой хүлээн авалтанд бэлдээд л. Ажлаа хийж байгаа цонхоор хараад цаг агаар бүтээж өгье гэж кино яаж бүтэх талаар санхүүжүүлэгч нарт ярьж өгөх талаар бодож бас бэлдэж гарлаа. Эцэст нь өөхнөө гэтэл гинэт дүр шилжив. Автобусны буудлын дээр сонин царайлаад мань билгүүдээ сууж байла. Тэгсэн чи яг урд нь нэг автобус ирээд хаалган дээр нь хасар найзын киноны постэр дахиад л нөгөө мэдрэмж. Хасрын киноны нээлтэн дээр билгүүдээ баяр хөөртэй найзуудыгаа харан хөгжим сонсоод чимээг үгч нь ажиглана. Дүрс шилжин киноны нээлтний дараа хоолнд орж байна. Билгүүдээч сөргөөрөө сөрөг энерги татсаар л. Бүдүүнээ Саки бас нэг 8-1 шилтээ нөхөр төгшөө аргагүй суун. Мань билгүүдээ нөгөө 8-1 шилтээтэй маргалдаад сайн муу гэдэл. Шилтээ нөхөр хизээч гарахааргүй юм авлаа да. Хизээч гарахгүй хаа. Билгүүдээ ширээндээ ганцаараа үлдээд юм идэж байхад нэгэн бүсгүй урд нь ирээд "Хөөе, миний жүжиглэл чамд нэг л таалагдаагүй бололтой. Өөрөө өмнө ямар бүтээл дээр ажиллаж байсан бэ?" гэхэд билгүүдээ дуугайл боллоо. Дүрс шилжин өнөөх хасрын киноны жүжигчин машиндаа суугаад "Хинч биш юм бэ? Яаж ингэж чаддаг байна?" гэж мэгээд манай билгүүдийг яаж ийна мөр залгичин. Нэрээ энэ жүжигчин хингэх вэ? За намнаа гэж дуудана. Найрс тарах тишээгээ хандан билгүүдээ дамглаад сууж байна. Өөртөө утраад л гинэт босч ирээ Сакиг гунигтай наргагүй заамдаад хамгийн сэтгэл татам хүн гэхдээ наад бичвэрч яаж гсэн юм бэ гэж асууна. Үргэлжлүүлж ганцаараа уусаар бусд нь инээлдэж баясаж билгүүдээ ширээний мухарт ганцаар. Энэ агшин киноны дуулах параллел найт гişилнэ. Яг л энэ хүний мэдрэмж бүгдийг мэдрүүлсэн хөгжим. Чихвч хөгжим сонсоод л гунигтай наргагүй автобусанд бүжин толгоогоороо цонх цохиод энэ түүнд юу мэдрэгдэж байгааг үзэж биднэрт хэлэх шиг. Эцэст нь түүний буух бодлуулж түүний алхам бүрэн гуниг готрол мэдрүүлж байлаа. Унах нулимс бүрэн замыг нь ойртуулж өгөх шиг хор шарандаа би чадна гэж өөртөө итгүүлэн гүйж явтал онлаа. Түүний хурд 22 км цаг. Гинэт дүр шилжин хасар бас түүний ихнэр урангой хоёр машиндаа танихгүй аккаунтаас үзэн ядсан сэтгэл бичвэ хүнийг энэ яг билгүүдээ баха гэж хардам бухимдаж байгаа нь харагдана. Энэ бүхэнд байж ядсандаа хасар бачууран хааза тултлан гიშгээд урангойг айлгахчихын тэр. Үнэхээр их хурдан явж байсан болохоор зогсож чадалгүй гулсаар хүний гарц даван зогсоход нэгэн өвгөн "Хөөе, чи хүн аллаа штэ" гэд хуруугаж ичлэн дайрлаа. Хасарт хуруугаж ислэх үнэхээр таалагддгүй болтой хаалгаараа гараад зодхон л дэм золигч нь "Би на хурууг чи хуглаа хийчих шүү" гэд өвгөнийг идэхэд өвгөн дахин хуруугаж ичээсээр зэмлсээр л байв. Хасар улам их бухимдаж хаалгаа хүчтэй гिचид саваад нөгөө өвгөнийг хөөгөөд "Хөөе, би на хурууг чи яг одоо хуглаад алъя" гэд явхад урангоо ичээд тэнд байсан хүмүүсээс хий димээл уучлалтгүй. Тэгсэн төсхийг чимээ гарч хасрыг тэр өвгөнийг алжглаа гэж удаад урангаа ардаас нь гүүгээд очиход өвгөн биш хасар үсрээд гараад ирэв. Хасар босчихгүй байлаа. Өвгөнийг хасрыг алжчихсан юм болов гэж урангоо бодоод "Хөөе босооч гэхэд босохгүй байлаа. Жүжиглээд байгааг нь мэдээд "Хөөе босооч, битгий жүжиглээдэ" гэхэд хасар гээл босоод ирэв. Чухам юу болсон бэ гэвэл мань хүн хар ичээрээ гүйж явахдаа анзаарахгүйгээс болоод эргэж харахтаа юм мөргөөд юм өвгөн зодох хорвогийн хатууд шанаадуулсан энэ юм санжээ. Дүрс шилжин төгөлдөр уцаар ярьж байна. Чамгүй мэдчилгээ хийгээд хэлчихье. Санаа зовох хэрэггүй. Бие бодоорой. За гэсээр уцаа таслана. Дүрс шилжин бид билгүүдийн гэрт очино. Түнлөө лон шарк гэж хүн залгагч билгүүдээ уцаа авахыг хүссэнгүй. Билгүүдээ ийн өөртөөгөө ярина. Дэлхийн эрдэнд сүрсэн сүрээгүй хоёрын ялгаа нь цаг агаар байгаа байхгүй ялгаа. Сэтгэл готрал намайг хүндчин төмөр шиг дарж байхад өндийч чадахгүй байх үед хамгийн их хүссэн зүйл минь цаг агаар байсан. Цаг агаар л өөрчлөгдөн гэвэл ямар ч агаар байсан бүтээж өгнө гэсэн машин байх юм бол би одоо ямар цаг агаарыг бүтээх вэ? Гэхэд гэр дүүрэн ургамал навчис шууд жиргээд л нар гэлбэж өнгөн туяараад түүнд үзэгдэнэ. Үнэхээр сайхан. Офис суугаа марлаад ч гэсэн нарны туяа гайхалтай харагдана. Билгүүдэн уц дугуйрт саяхан л яваажин мэт байсан ур амьсгалыг эвдэж орхилоо. "Им бэ" гэсэн чинь төгөлдөр маань байна. Гэнэт дүр солигдсон Марлагийн офис дээр ирсэн байж харагдана. Төгөлдөр түүнийг ухтаад өөрийнхөө өрөөлөөр дагуулж оруулаа. Түүний ардаас Марлаачос орж ирэв. Тэдний өмнө цаг хугацаа бүтээгч буюу манай билгүүдийн зохиолыг тавилаа. Би орж ирсэн зохиолуудыг бүгдийг уншиж чаддгүй болохоор Марлаа байдаг юм. Марлаа ирсэн зохиолуудыг уншаад надад өгдөг юм штэ. Сайнуудыг нь гэж хэлэхэд Марлагийн ажил бидэнд ил болно. Өдөр Марлаад энэ зохиолыг надад ярьж өг гэхэд Марлаа харж зогсож байснаа.
Дөрүүд нь хүчгүй, ер нь л тийм гоц зүйл байхгүй, гол дүрэн ч хүчгүй, дайснаасаа сул дорой. Яагаад хүчтэй байлгаж болоогүй юм бол битсэн хүн нь өөрөө тийм зүйлгүй учраас байх л та гэж хатуухан үнэн хэлээд ажиглаа. Дүрс дахин шилжиж, лагийн дүрс бидэнд харагдана. Түүнийг дагаад нэгэн эрэгтэй хүн сая марлаа бэлгүүдэд хэлсэн шиг хатуу үгсийг түүнд хэлж байгаа сонсогдно. Дахин дүрс шилжээд офис дахь нөхцөл байдал бидэнд үзэгдэнэ. Бэлгүүдээ гунигтай нэмсэглэж төгөлдөр түүнийг дагаад уншихгүйгээр шийдвэрлэлээ. Марлаа өрөөнөөсөө гараад өөрийнхөө ширээн дээр суухдаа зэрэгцэн түүний хамарнаас цусгарлаа. Түүний цаг чичирж улаасхаа мартсангүй. Дүрс дахин шилжиж төгөлдөр бэлгүүдэд чи одоо 20 жил хийлээ штэ одоо болоо. Чи одоо юу боддгийг чиний үнэн бодлыг би бол сонсъё. Чамд одоо ямар ч авьяас алгаа. Одоо 20 жил одоо нэг ч кино байхгүй одоо энэ одоо юуны шинж вэ гэдэг чи одоо ойлгохгүй байгаа мó өдийд өч хүрчээд мал минь гихтээ зэрэгцэж бэлгүүдээ сандарч тэгдэж гуттарч гомдож байлаа. Энэ цаг үед цаг юу гэж зааж байсан бэ гэж юу? Тэр өлсөж байлаа. Өлсөختөө зэрэгцэн бэлгүүдэгийн амнаас сайн нэг үг өгнө. Миний амьдрал чам таалагдах ёстой гэж юу? Гэт Сигма царайлаад алцсагнаад би чам тайртагийн баяраа шиг ширээн дээгүүр өсөрч гараад бат яасан гэж түүнийг зодсон гэж юу? Үгүй ээ. Хальтраад унчихсан шүү дээ. Эн чинь бэлгүүдээ юм да. Дүр шилжин бэлгүүдээ гэрте байна. Маш их хидээд хидсээр л байна. Дахиад л дүр шилжиж эхлэв. Түүний найзууд бас л түүнийг ярилцаж суух юм. Түүнийг байхгүй ч гэсэн аз жаргалтай сайхан яриагаа өрнөж болдгүй бах та. Тэгээд л байнга ярдгийн байж, байнга л хараагаад, байнга л зовоод суугаад ахын сонин гарч. Ий хүрээ нөгөө газар чинь марлаа сууж штэ. Марлаа чимээгүй сонсож байснаа эргэж хараад яаж зүгээр байх юм бэ? Айчхаад гэж ууртаа аргагүй хэлэхэд тэр газрыг анир чимээгүй эзлэнэ. Үүнийг анзаарсан марлаа шийдэмгийн аргагүй гараад явна. Юу ч ярихгүй, хол оршин байгаагаа санахгүй яаж чимээгүй байх юм гэж ганцаар уйлан алхна. Бэлгүүдээ харин гэртээ ганцаараа кино үзээд төгөлдрийн ирсэн үгийг бодоод байж ядна. Энэ хүрээд киноны минь 1-р анги төгсөв. 2-р ангидаа уулзцаа. 2-р анги. 1-р ангийн төгсгөл болсон үйл явдлыг харуулах бөгөөд мань хүн төгөлдөрлөө яг үсрлээдээ алхан дээ гэсэн дүр шилжиж уулын орой дээр бэлгүүдээ гэж нүдэндээ нулимстай хашгирна. Хүзүүн бэрдсэн бололтой тэр чимээ марлагийн сонорт түрхээ мартсангүй. Марлаач бодлого ширэн байх нь харагдана. Дүрс шилжин маргаашуулж 2 цагта бэлгүүдээг асууж хаалганд огшно. Түрээслүүлэгч ахууч хаалгаараа шачин шагааснаа буцаад орчихлоо. Бэлгүүдээ ганцаараа амьдрд юм уу энэ тэргээл асуугаад байна. Оршин суугчид хүмүүс бэлгүүдээгээ дорилоод байна гэд гомдол мэдүүлсэн байх нь л дээ. Ядчихэд л бэлгүүдээ азгүй нь одоо гарч ирж байгаа байхгүй. Тэр дүүрэгт ганцхан бэлгүүдээ байдаг нь бэлгүүдээ. Манай бэлгүүдээ. Гэхдээ цагдаа нар бэлгүүдээ өөрийгөө хашгираад байна гэж мэдэхгүй л дээ. Мэдрэл мотой хүн л тэгнэ гэж бодсон шүү дээ. Чи ахтай юм уу? Ахтай. Зан тэгвэл ах чинь тэгээд орилоод байгаа юм байна да. Дараагийн удаа анхаараарай. Ахтаач бас хэлээрэй. Бүх зүйл дуусна дүрс шилжин өнөөгөл төмөр замын гарцсан дээр марлаа ганцаараа ямар нэгэн зүйл хайж баймаа. Илт ийшээ тийшээ харан зогсно. Хин нэгнийг хүлээсэн бол та. Дүрс шилжин төгөлдөр бүдүүнээд бэлгүүдээ яасан талаар ярьж байна. Мань хүн би чам тайртагийн баяраа шиг өөрөө л халтарж унаад хүзүүгээ бэртэж гисэн юм байна штэ. Юун дээр халтарсан бол доо новш. Өнөөхөл цаг агаар бүтээж өгье гэд өөрийнхөө бичсэн зохиол дээр халтраад хүзүүгээ гимтэж гисэн байна штэ. Ёстой нэрээ. Газар дууссан зохиолыг марлаа аваад арчаад наагаад шинэ мэт болгоод хажихж байна. Гайхам юм. Дүрс шилжин өнөөх 8-ын 7-нд бас бэлгүүдийг энэ салбараас гарах ёстой. Найслахаа боли бла гээ сууж явах юм. Хасар бүр шийдчихсэн. Би лав наадахтай чи нийлж чадахгүй. Та нар өөрсдөө л нийл. Наадахныхаа байгаа газар намайг дуудах хэрэггүй шүү. Та нар юу өөрсдөө мэд. Урангоо чи энэ газар хаа. Тэрнийг байгаа газрыг дахиж хармааргүй. Тэр 8-аас ч гэсэн намайг хасаад 7 болцгоохгүй юу? Гиснээсөө энэ хоолны газар чинь урангоогийнх юм биш дээ золилог гэж. Хасар бүр давраа сакир ууралж байна. Чи энэ новшин талд байдаг үстэй, аа? Үргэлж бэлгүүдэд арх байна уугүй гэж байн гарч идэг. Ч юм уу тэрнийг юмтайгаа яваарай. Тэгтэл манай бэлгүүдээ ороод ирж байна. Хасар бараг зодхон л дээ. Бас гараа угаалцсан байна ядчих нь. Бас хасар чинь тухай мань хүн чинь нөгөө төмрөө мөрөгцөн штэ мартаж орхиж. Хасар бэлгүүдэд хорвоод 2 төрлийн хүн байдаг штэ. Үгсэн ч өөрийн замаар явдаг хүн.
Нөгөө нь өөрийн замаар явахгүй үхсэж бусдыг доош нь нээдэг хүн. Манай бэлгүүдэд л хэлээд байх шиг байна да. Манай бэлгүүд харин тоож ийн үү яаж ийн утсан дуурахаар ярен дундуур нь утсаа хараад дууг нь хааж байна. Ийм бол доо. Хээвнийг тэгээд яасан гэхэд хасар бүр байж ядаа зодхон л дээ. Хасар бүтэн юм авцсан хизээж гарахгүй. Бэлгүүдэг үлдээгээд гараад бас л яриагаа өрнүүлж байна. Тэр хооронд манай бэлгүүдээ сайхан бах идээд гунигтай үед махал сайхан гээд сууж байна. Ашгүй дээ. Урангоо дар саягалж өгөх гэсэн чинь яах юм бэ? Хагарч ин гэж байх юм. Ёстой нэрээ хүмүүсийн бодохгүй хэлсэн үг хүн тусдаг бололтой. Тэгсэн зүгээр дээ гэд айгалж байх юм. Бэлгүүдээ бас л шүүмжилж байна. Тэгсэн төсөөлөлд нь төгөлдөр марлаа хоёрын хэлсэн үгнүүд толгой дархийн дэлбэлэг шахам хоёр талд нь сонсогдож байна. Бэлгүүдээж тайвшрах гэсэн бололтой орилоод тэгсэн урангоо гайхсан чим алга. Чи сонс 3 минут 27 секундын турш чи юу ч хэлж чадахгүй. Эндээс гарах хүртлээ чадахгүй. Сонс гэж юм. Тийм ээ зөв. Амьдрал чинь сэтгэл санааны массаж. Яавал сэтгэл санаа дээрдгүү өхөв шахан мөнгө олж хэрэгэлдэг. Гэхдээ чи миний сэтгэл санааг тухгүй болгож байна. Найзуудтайгаа уулзаад би сайхан байхыг хүсдэг. Чамтай л уулзах юм бол би туйлдж байна. Чи хүмүүстэй харилцаж чаддгүй гэдгийг мэдэж гин үү? Харилцдаггүй гэдгийг ч бас мэдэж гин үү? Бэлгүүдээ сая нэг тийм шүү гэхэд урангоо. Shut up. Чи ганцаараа л ярьдаг үстэй. Бэлгүүдээ дотроо марлаатай таарсан тэрэл хэсэгхэн яриаг дурсаад тийм бишээ гэхэд чамтай харилцаж ярилцах боломжгүй штэ. Чи ганцаараа л ярьдаг. Бас ухаан мэдрэлгүй байдаг. Хүмүүсийн уурыг хүргэдэг. Би 100 насламаар байна. Чамаас дахиж стресс хамааргүй байна. Тиймээс өнөөдрөөс чамтай харилцаагаа зэгцлэх гэсэн юм. Би энэ газрыг амрах гэж нээсэн. Хайртай хүмүүстэйгээ сайхан тайван байх гэж. Харин чи л эндэрж болохгүй. Гээд өчиггүй босоод гарнаас нь натгаад би хөгшин бэлгүүдээгийн сүнснээс илүү хүн зогсоо зайгүй ярихаас айж байна. Баяртай гэж хэлээд ойр ганцаар нэг ганцаархнаа болгоод эргэж харлаа. Найдлага тээсэн бололтой маргааш уулзъя гэхэд эргэж чарсангүй. Удалгүй урангоо гарч ирэхэд баярлаад харсан бэлгүүдээ орох хориотой гэж цааснаагаад буцаад орчлоо. Түүний цаг тугарсаар л. Урангооч бас амаргүй байгаа бололтой. Шилжин бэлгүүдээ ахтайгаа гандан мөргөж байна. Тэгсэн нэг өвөө гэр бүлгүй бол оршуулгын газар ч оршуулж болдоггүй байлаа. Эхнэр хүүхдтэй болоод тэднийхээ төлөө нохоо шиг тэмцэж байж тэнд газартай болдог юм штэ гэд бэлгүүдэд хандан чи хормоор дуулах хүн олсон уу гэхэд үгүй одоо болтол олоогүй юм уу би чамд хизээ хэлээ вүлээ гэд зандарч байна. Хамаатнууд нь л юм шиг байна. Яг одоо бол ямар удаа юм бэ том хүн хэлж байхад гэж зандарахад ах нь тэр чадахгүй гэхэд өвг нь тэр салбарт 20 жил болж байж юу гэд манай бэлгүүдээ хачин байдал дахиж л орлоо. Бусдын зургаа даруулж инээлдэж байхад бэлгүүдээ ганцаараа л дүрс шилжин бэлгүүдээгийн ах анд нөгөө өвгөнтэй юм ярьж байгаагаар харуулж байна. Ах нь би сард 3-4 хоног л амарч байна. Бусд өдөр нь ажиллаж байна. Та хичээнгүй байлаа гэд баян болоогүйтэй адилхан би залхуу учраас ядуу байгаа юм биш үстэй. Зүгээр азгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөр. Манай аав шиг шуналгүй хүний ачаар хуан гэр бүлийн хөрөнгийг авч чадсан. Азтай байсан. Би аавынхаа хүслийг хүндэлж өв залгамжлах маргаанд оролцоогүй. Танаас илүү ёс суртахуунтай гих бардам зангаараа амьдарч байгаа гэдгийг минь л мэдэж ав. Яаж ч л би ёс суртахуунтай. Бэлгүүдээ цайлган уучраас хий гэснээр нь хийсэн төдий. Бардам дүү болгоно. Цайлган дүүгийнхаа ачаар одоогийн наад идэрөнгө авсан гэсэн үг. Та хичээнгүй сайн байсан болохоор биш. Гэхэд өвгөн байж ядан гараа зангидна. Анд тэр өвгөн танд нь дахиж эмээ өвгийн тахилганд ирэх хэрэггүй гэд хайж бодлоо. Тэнд байсан эмчүүд хүртэл дээр үеэс л хуаныхан суг байсан гэд ярьж үлдэж байх юм. Ахан дүүгээ яагаад тэрний хий гэснийг зоргоор хийж байгаа юм бэ? Муу маалам минь гэд хөөрхий бэлгүүдээ загинж байна. Бэлгүүдээ харин хуйлан дуурч би тэгээд яах юм бэ? Надаа ямар ч чадвар байхгүй гэж хэлэх юм уу? Гэд ахыгаа хайж явлаа. Ахан ч гимссэн байхдаа автобусан суугаад гунигтай гихчин цонхоор харж яв. Дүрс шилжин марлаа жүжигчдийн сулж зохиол унших төр хойшилсан гэхэд төгөлдөр хүлээх чиний ажил юм уу гэсээр загинж байна. Тэгээд марлаа яагаад ийм юм болсныг тайлбарлаж байтал тоож байгаа ч юм болго шууд уцаараа яриад марлагийн болохгүй байсан зүйлийг эрх мэдлээрээ болгоод тэр зохиолыг хэвлэж иргээд загинж байна. Марлаг хоёр нөхөр анхын арга барил нь шинжлэх байсан л та. Одоо бол явахгүй тэргээл муу хэлж байна. Өө хүүрээ манай марлаа тэр нойлтонд байсан бэ штэ. Ман гаслантай юм да. Анх манай марлаа бол мундаг байсан юм байна шүү дээ уулна бол. Марлаа автобусанд бэлгүүдэн адил гуниг л саар л дүрс шилжин манай марлаа эмнэлэгт үзүүлж байна.
Одоо хамраа үзүүлжсэн тэрэн дээр. Эмч юу гинэ? Стресснээс болсон гэж шít. Эмч цаг нь цус гарч байх үед юу гэдэг вэ гэхэд мэдэх боломжгүй гэсэн бичиг гарч ирдэг гэж байна. Эмч түүнийг тэр хоёрын сэтгэл хөдлөлийг тогтоох хэрэгтэй. Уур хилэн цөхрөх гуниг 90%. Бүү! Чин сэтгэлийн хүсэл баг зэрэг холилдсон. Сэтгэл хөдлөл байна. Үүнийг юу гэж нэрлэх зүйтэй вэ? Тэр үеийн сэтгэл хөдлөлөө бодоод үзээч гэхэд өөрийгөө сүтгэх гэж хэлж байх юм. Дүрс дахин шилжин дахиад л нөгөө төмөр замаар ганцаар алхаж эргэн тойрноо ажсаар явахдаа нэгэн цонх руу харж бага ангийнхаа дурсамжийг санаж байна. Хоёрдугаар ангид байхад одоогийнхтойгоо адилхан нөхцөл байдалд үүсгэхэд хамарнаас нь цус гарч байсныг саналаа. Ганцаараа хаягдсан мэт, итгэл найдваргүй мэт амьсгалахад хэцүү санагддаг байсан. Одоо ч тэр хിവэрэлтэй. Гэхдээ нэг зүйл нэмэгдсэн. Тэдний сул дорой байдлыг нүдэрээ харсан мэдрэмж. Дүрс шилжин нэгэн гагнуурын ажиллахыг харуулах ба анд хүү биднэрт харагдана. Дүүрүүгээ залгаж байна. Дахиж дүрс шилжин алхаж явахдаа бэлгүүдээ орохыг хориглон гэсэн хаалга руу ороод юу ч хамаагүй өгчих гэхэд Саки хүндлэнгүй мэдлэхэд тоохгүй байлаа. Саки өнөө хидтэй энэ чи бэлгүүдээ гэж хэллээ. Агч нэг татаад эргэж хараад "Ой. Дэлхий хідэн гаруй цазаасан байдгийн" гэж асууж байх юм. Тэгсэн нөгөө 8-ын нэг шилтэй нөхөр 23.5 гэж хариулж байна. Ах дэлхий ингэж хазааснаар нэг жил бий болдог хоол хүнсний хэмжээ 9.6 тэрбум тонн. Дэлхийн хүн ам 7.7 тэрбум. Нэг жилд нэг хүн 1 тонныг эзэн цаана нүлдэнэ. Зүгээр сууж байгаа дэлхийн өгчхөө зүйлийг авч идэж болох байтал дэмээ солиорол давтаад бас юу хийх гэж кино ийм тийм байна. Чухал ажил хийж байгаа юм байна. Гэхэд Хасак тэгэж галзуу нөхөр шиг ажиллахгүй бол хин юу гэх юм бэ? Энэ тэрүүгээр эргэлдээд асуудал үүсгэн. Бүх зүйлийг сүйтгэх гэж оролдож байгаа нь асуудал болоод байна гэхэд ах. Бэлгүүдээ сүйтгэх гэж оролдохоор сүйдчих хэмжээний сул дорой хүмүүс байсан юм уу та нар? Бэлгүүдээ тийм хүчтэй юм уу? Мэддэггүй юм байна да. Миний хүү биш 40 хүрсэн дүү минь гадуурхагдж байхад би ингэж уурсаж байгааг харахад хүү минь ингэж байсан бол би хүн амны эрэг гаргах нь тодорхой байна. Та нар баг сургуулийн хүүхдүүд дэгнээ гадуурхаж байгаагаас ямар ч ялгаа алга малнууд минь гэхэд Хасак нас бий хүрсэн хүмүүс харилцаагаа таслах гэдэг гадуурхах биш гэж байна. Ан тарин бүлгэрээ харилцаагаа таслах чинь гадуурхах малаа. Ийм хачин юм наачаад энд тийм цуу яриа гаргаж байх чинь гадуурхах новшнууд минь. Хасар харин өдийн насан дээр ийм юм хийхэд хүргэсэн чиний дүү хичнээн тэнийг новшуулахыг мэдэж гин үү? Тэнийг новш арай зөөлхөө өөр үг байгаа юу? Өөй новш чи арай зөөлх юм а өөр бүр яа гэхэд шилтэй нөхөр дуу аван бэлгүүдийн яадгийг доромж маягаар хэлээд хэлж гинэ. Агчууд нөгөө нэг татсан стакана шууд шидэд харин шуу онсонгүй ханааноод хагарлаа. Саки ахыг бариад ахаа болохгүй гэхэд оронгоо наад нэг юм аваад гараа гэд хөөж байна. Ах гараад та нарыг кино ингэж юу гэдэм бэ? Дэлхийд дээрх бүх хүн тэнийг малнуудаа гэд орох гэтэл Саки бөөн сасаад бол ахаа болохгүй гэсэн чинь цүнхээ авъя малаа гэдгсэн оронгоо хийдгээ лээ. Яасан гэж цүнхийг гаргаж өгөөд өнөөх бэлгүүдээ орж болохгүй гэсэн цаасыг аваад тайчлаа. Яах ч юм бол хүүрээ бэлгүүдээ бас түүний ах орохыг хориглон гэд наачлаа штэ. Буурхан минь оронгооч айхтар хүүх юм да. Ах бэлгүүдээ дээр очиод кино миноога хай ачаага баглаад ахтайгаа хамт явъя гэж байна. Өдий дүрч хүрчгээд гадуурхагцаар байх юм уу гэсэн бэлгүүдээ зүгээр хальт муудсан байхад да гэжихэд ах бардан байл да салбраасаа гар хэн зодуулсан бэ гэхэд мань хүн жүжиж байсан байна. Гар нь худлаа хүзүүн бас худлаа. Гипснүүдээ аваад тайчлаа. Би ах чилэхгүй шахуу бэлгүүдээ 50 баймаар байна гэд хөшгөө татлаа. Нөгөө түрээслэгч гомо харин сонсоод үж идэг юм да мо ацчин. Агч гарахтаа чи ганцаараа байж чадах хүн бишээ гэр бүлсэг хүн эмэгтэй хүнтэй уулз гэж хэлээд гараад ивчихлаа. Саки харин гэрийнхэн гадаа байна да хөөхөн штэ. Агч хараагүй юм шиг зөрлөө. Бэлгүүдээ өнөөх юмнуудаа зүгээд гараад очлоо. Хайчих байгаа юм бол энэ хоёр жаргалтай байна хоорондоо тоглоод. Дүүрс дахиад шилжээд марлагийн офс дээр ховжи өрнж гинэ. Нөгөө нэг марлаг муу хэлээдсэн хоёр чи хоорондоо хөөй хоронгогийн тэр хоолны газрын үүдэнд юугээ наацсан байсан гэж бэлгүүдээ игээд наацсан байсан штэ. Тэрийгээ солиод юу гсэн байсан гэж юу гсэн бэлгүүдээ бас түүний ах орж болохгүйгээ битцсэн байсан гэ боддоо. Тэгмээргүй юм а гэхэд марлаа маань эргэж хараад өмөрж гинэ. Бүгдээрээ яагаад бэлгүүдийгээ сэнгэлээ зүхтаад байгаа юм бэ? Тэгсэн чадваргүй хүн зүгээр чадваргүй байх нь зүгээр дээ. Гэхдээ чадваргүй биш бид чанга дуугаар ярьж явдаг хүн бол үнэхээр аимшигтай гэж байна. Марлаа чадваргүй гэж юу юм гэхэд тоогооч
Гэтэ хоолж чадахгүй. Гэд хариулж гин. Марлаа харин яа. Хүн гэхдээ хүнлэг биш. Энэ хамгийн чадваргүй байдал биш гэж үү? Гэхэд чи бэлгүүдээ хүнлэг хүн гэх гээд байгаа юм уу? Бид нар харин хүнлэг бос хүн болох юм байна л да. Чадваргүй байвал хүнлэг хүн болчт юм уу? Ястай инээ төрслийгээд дүлээд инээж юм уу бүдүүн гахач юм? Чадaltaй бол хүнлэг бишгээд мань бүдүүнээ дүлж инээсээр байгаа турханлтай юм уу янз нь? Марлагийн хамарнаас цус гарч орхилоо. Манай бэлгүүдээ Сакитай магшарж идж байгаагаар бидэнд дараачийн дүрснээс харуулна. Саки гараа яатсан гэж юм. Мань хүн төгөлдөр дээр очисон чинь сонссон үгээ хэлээд их л сайхан ярилцаа тайтгарж байгаа бололтой. Найз сайхан шүү. Манай бэлгүүдээ сайхан л ярилцаад авгдээ. Хүнд ерөн Саки шиг найз их олон олдохгүй шүү. Олдвол бити алдаарай guys. Дүрс шилжин өнөөхөл гарцсан дээр марлаа ганцаар. Түүний хажуу тэмхэрсэн биетэй мэд үзэгдэгч гаднаа ганц ч өвчнгүй дотроо харин маргааш шөхнө гэдгийг мэдсэн хүн шиг аврал ирэх шахам хажууд нь зогсоно. Имэж байгаа бол марлаа түүнийг хараад бүхэлцэж байна. Бэлгүүдээ яавал хүчтэй болдгийн гэж хачин асуулт асуухад зүгээр л харлаа. Бэлгүүдээ би харин хүч хайж яваад бүтлгүүдэд гэртээ харж байгаа мó. Харин сайхан махидлээ шүү. Чи арай хаана хүч зардгийг мэдхүү? Би авах гэсэн юм гэхэд хайртай хүнтэй бол гиснээ гол дүрэн цаг агаарыг харахыг хүссэн. Хайртай ач дүүгийнхаа төлөө хөдөлж байгаа бол эсвэл хайртай ахыхаа төлөө тэгвэл зүрх чинь хүчтэй зөглөх юмсан. Яаж ч байсан хамаагүй хийж өгөхийг хүссэндээ найруулагч таны бичвэрийг хараад ойлгосон. Найруулагчийн хайрладаг зүйл бол байхгүй байх нэ. Үгс дуусаж замангой. Бэлгүүдийн цаг жижигнэж замсаалж хоёр тийш алхана. Бодлого ширсэн марлаа гэртээ орж хайрлаж байхад бүх зүйл амархан байсан. Хайр явж одсны дараа бүр мартчихсан. Мартчихсан байсан болохоор алга болсон гэж бодож байсан. Тэр зүйл чигээрээ байгаанд харагдах болно. Хаа нэгтээ яваагүй байх. Энэ асар том ирч хүчгүй байдал гэж бодсоор дүрс шилжин. Хасрыг бас урангойг харуулна. Хасар гөлрөөдөл бас л бэлгүүдийг ярьж байна. Ямар ядаргаатай юм бэ? Хинч бишээд яаж ижил мэтээр зөрүүдэлдэг байна гэж мэгээд урангой харин "Ой, чи ижил төвшин штэ. Чи хідэн кинотой бэлгүүдээ киног өөр ялгаа байхгүй. Бэлгүүдээ хизээч кино хийхгүй гэсэн хууль байхгүй штт" гэхэд хасар "Хизээч хийж чадахгүй" гэх юм. Урангой "Би замыг нээж өгвөл яах вэ" гэж байна. Сайн хүн юм да. Хасар харин муухайлсаар "Чи галзуу юм уу" гэхэд урангой "Чи бэлгүүдийн оронд байсан бол юу бэлгүүдээ бүр дор байсан гэдгийг мэдэж гин үү? Чиний ороолыг харахгүй тулд би бүхнээ зориулан чамайг найруулагч болгосон штэ." Тэгэд хасрыг гомдоочлоо. Дахин бэлгүүдээгээс өөр гэдгийг харуул л та. Яг адилхан болохоор ингэж байгаа штэ гэхэд хасар гомдцоо. Бүр гомдцоо. Дүрс шилжин бэлгүүдээ уулын орой дээр муухай зариалаа сууж исэн. Бэлгүүдээ гэж орилж гин. Өөдөөс нь "Ой навшаа удмаар байна" гэхэд "Да" гэд орилчлаа. Хөөхөн штэ манай бэлгүүд. Энэ марлаад сонсогдно. Яг л битсэн хууль мэт. Марлаа гарч явахдаа тэдний сул доройг харсан тэмцэж болох юм шиг мэдрэмжгээд эрчтэй наргагүй алхална. За ёстой гоё юм болох нь дээ. Бэлгүүдээ ч мөн адил Victoria's Secret-ийн модель шиг л алхаж ин да. Марлагийн офис руу явж ороод "Гүй бас сандрагж штэ. Хүзүүн дэх гипс, гаран дэх гипсээс авсан офис сууд мэд. Хүмүүс бүгд нөө бүдүүнээ чи болохгүй гэсэн чинь төгөлдөр "Байжээ" гэд мафийн боссыг хариулж гин. Бэлгүүдээ төөгөөд хандан хүнийг сайн муугаар нь ялгаж амжилттай ярилцаж байгааг нь дэрэгдээ байлгаж над шиг муутай нь муухай харьцаж тавгүй байна гэд холдуулах хүсэлтэй байх шиг байна да. Гялалцсан хүмүүсийг цуглуулад гялалцсан ертөнц бүтээхэд үз. Огт гялалцахгүй. Тэгээд бас би хүнийг араар нь муулахтай аимшигтай сайн. Гэхэд төөгөө аимшигтай гэж битгий хэлгээд байхдаа новшчин гэж гин. Төөгөө чи мань бэлгүүдээ новш гэж дуудахаа бойл гэж би чамд хэд удаа хэлэх юм бэ? Намайг ярьж явахад битгий таслаад бай. Би уг нь аимшигтай их ярьдаг хүн. Гэхдээ түүнийгээ тэсэн бай чиний үгийг сонссон. Тийм болохоор чи ч гэсэн миний үгийг сонс гэд эр хүн шиг хэлж байна. Тэгсэн чинь төвлөрийн үсэн гэж окл гэж байна. Манай бэлгүүдээ мартчихлаа гинэ. Бэлгүүдээ л юм да. За санчлаа. Ready action. Хүн амны хэрэг яагаад гардыг мэдхүү? Үл тоох. Бүтэн үл тоох. Тэр өдөр би буянтай гар болохоор чи үхээгүй шүү. За юу? Би ёс зүйтэй болохоор хүнийг араар нь муулдیں۔ Бүдүүлэг байгаа хүчтэй гэж боддог чам шиг биш.
Гэхдээ одоо хүнийг араар нь муулахгүй шууд чулуухан шүүмжлэе. Хүлээж ав гэж гин. Нөгөө үддийгээ ч гэсэн би та нарт бас нэг нэгээр хэлэн хүлээж агаарай гэд эргэж харлаа. Марла бахархангүй үнэхээр сайхан харж байна. Гайхалтай. Ке. Билгүүдээ би удахгүй ялалцнаа л гэж гин. Намайг хүлээж агаарай. Намайг зогсоох гэд үзээрэй гэд кул бой болж хувирлаа. Төгөө Марлаг Мишельтэй байхыг үзээд энийгээд энэ үү гэж зандарч зориглогч ашгүйдээ. Сайхан байна аа. Марлаа Мишээгээд л. Билгүүдээ ийн өөртөө итгэлээ олоод авчих шиг боллоо. Саки ирээд чи сая яачихв гэсэн чинь өөрийгөө хайрлаад л төгөө байж ядж байна. Билгүүдээ сайхан төгөө муухай байдалд байна. Бүдүүнээ төгөөтэй юм ярьж байна. Өө бас шилдэ нөхөр байна. Тэрэд гуцдгаараа гуцаар л. Дарамт авсан үед л Марлагийн амарнаас цус гараад байгаа юм байна штэ. Төгөө хүртэл билгүүдээ бид өөр сүнс орчиход гээд гайхаж байхан тэр. Өнөөх гарцан дээр учрах өстой хоёр учирдгаараа учирж байна. Билгүүдээ гэж би сайхан амтан аяа. Марла билгүүдэд эмээгийнхээ өгсөн панчаныг өгж гинэ. Сайхан майхан болохгүй бүтгий сайхан байж ин да. Марлагийн ногоон цаг асаа чичирч байна. Үнэхээр сайхан. Марлаач гайхах шиг билгүүдээгийнхоос адилхан ногоон асаа чичирж гин. Сайхан гэдэг үг багтана. Новш. Ямар сайхан юм бэ? Марла Мишельсэр урд нь гараад зам салаад алхална. Сайхан билгүүдээ араас нь шагаагаад панчана хараад Мишээгээд өндөр дөргөн бүжин энэ хүрээд 2 дугаараа гэдгсэн. Rocky Watch байла. Part 2 ороход биднэрт бензин хэрэгтэй байгаа шүү. Бензин юу гэж? Subscribe, like, олон хүн түгээхийг бодоорой. Баярлалаа. Баяртай.